Баянзүрх дүргийн аврах шалгаруулах өсвөрийн таеквондогийн тэмцээнд 13 байгууллагын 250 гаруй тамирчид оролцлоо. Спорт нэгэн гэр бүл клубтэй хамтран зохион байгуулсан Олимпийн таеквондогийн аврах шалгаруулах тэмцээн бага нас өсвөр үе гэсэн 2 насны ангилалд болсон юм а. Олон улсын стандартад нийцсэн электрон шүүлтээр шүүсэн тэмцээний дүн гарахад алдар спортын ороо аврагын алтан медалийг хүртсэн, харин мөнгө хүрэл медалийг спорт нэгэн гэр бүл Чонхи клубүүд авч тамирчдаа амжилттай удирдан тэмцээнд оролцсон дасгалжуулагчид шагналын давтсан зогслоо. Мөн сонгон хайрхан дүргийн засаг даргын нэрэмжит өсвөр үеийн аврах шалгаруулах таеквондогийн тэмцээн болж шилдэгүүдэд тодрууллаа. За энэ хүү тэмцээнд 8 багийн 110 тамирчин бага нас өсвөр үе гэсэн 2 насны ангилалд өрсөлдлөө. Бага насны тэмцээн 11 насны ангилаар явагдаж багийн дүнгээр хүүхдийн ордны Авиас клуб төрүүлсэн бол 2-3 дугаар ойруудад тулга цахилгаан нудраг клубүүд шалгарлаа. Өсвөр үеийн тэмцээн 15-аас 17 насны ангилалд болж 1-р ойронд цахилгаан нудраг клуб шалгарч аврагын алтан медалийг хүртсэн. Харин 2-3 дугаар ойруудад тулга Авиас клубүүд тус шалгарсан байна. За энэ өнгөрсөн амралтын өдрүүдээр Баянзүрх сонгон хайрхан дүргийн өсвөрийн тамирчид аврагуудаа шалгаруулсан бол Монголын Шигшээгийн тамирчид маань олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцлоо. Индонез улсад 18 дахь удаага зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд манай улсын үндэсний Шигшээгийн тамирчид оролцож олон улсын хэмжээний мастер Тэмүүжин аврагын алтан медалийг хүртэж төрийн дуулаа гишүүлсэн бол Түмэн Баяр Намуунар хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.